Сэбэцгано эрхэм хүндэт наадамчда. Энэ тийм нэг хэрэг хөлбөр дин төвөргөнд хөвчин дэлхийн өндөлдөг юм хүчит баатруудын мохой хөх тэнгэрт дуурсагддаг юм. Энэ тийм нэг хэр ортын сайхан дооны уян их шиг болон цацардаг юм. Эртний гайхан мужигсын эрмэг аялгоо хатардаг юм а. Борл төгт бурхан хатууны аригдаас бодон татсан хэрлэн ананы мандатаас тэнгэр заяатай Монголын төр түшсэн бойрон дээрээс тэнгэрлэг их хаадын тоглож уссан тоонотоос эрхэм хүндэт наадамчтай ардын хувьсгалын 104 жил ардчилсан хувьсгалын 35 жил Баян зүрх баг өвсгөн байгуулагчдын түүхт 70 жилийн ойн баяр наадмын мэндийг наадамчин зогмолн та бүхэндээ өргөн дэвшүүлье. Монгол ардын уртын дуу эрхэм төр уртын дуучин ануужин морин хуурч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан төмөр очрын мөнх төр Монголын ард түмэн мэдэх хүн бол үндэснийхээ баяр наадмыг ортын дуу морин хуураараа эхлүүлдэг ёс заншилтай энэхүү сайхан баяр наадмын маань үйл ажиллагаан дээр ортын дуугаа юмлуулж морин хуураа эхлүүлсэн орон бүтээлчилтэй баярлал салгашаагаа бас илэрхийлье. Ингээд эрхэм хүндэт наадамчин зонголон та бүхнийхээ өмнө энэхүү эндэрнэ ардын хувьсгалын 104 жил ардчилсан хувьсгалын 35 жил баян зүрх баг өгсөн байгуулагчдын түүхт 70 жилийн ойн баяр наадмыг албан ёсоор нээж өгнө хэмээн баян зүрх багийн засаг дарга гамбалтын эрдэнэ сов таныг хүндэтгэн орон золъё. Эрхэм хэнтэйчүүдтэй, эрхэм өмнөдлгөрчүүдээ, унган нутгийн буурлууд, ахан дүүс, найз нөхдөө, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөө энэ өдрийн халуун мэндийг хүргье. Буурал халдун хайрхны урт нутагшин хэдийн бид 70 жил болжээ. Энэхүү хүндтэй түүхэнд үлдэх багийнхаа 70 жилийн ойг та бүхэндээ тэмдэглэх энэ мөчид зогсож байгаа да. Миний бие баяртай байна. Ингээд баг баригад үүсэн байгуулагдсан түүхт 70 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ хүргээд баяр наадмын үйл ажиллагааг нээснийг мэдэгдэе. Ингээд морин хурдан бүхэн хүчтэй суман мэрэгэн сайхан наадаарэ. Ингээд наадамчин зонголон та бүхэндээ уран бүтээлийнхээ дээдсээс өргөн дэвшүүлнө хэмээн Дамдын сүрэнгийн хөгжим учиртай горон толгой дойрын юндын нансалмагийн хэсгээс өргөн барьна хэмээн энэхүү хүндэтгэлийн тайзнаа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан лавх сүрэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ард түмний гавьяат алтан туяа нарыгаа та бүгдийн халуун алгад шилтэн дор орон золъё.
За ингээд ардын хувьсгалын 104 жил ардчилсан хувьсгалын 35 жил Баян зүрх багийн маань түүхт одоо 70 жилийн ойн баяр наадмын маань талбайд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн маань морьтон жагсаал орж ирэхэд бэлэн болсон байна. Ингээ бүгдээрээ сайхан морьтон жагсаална. Морьтонгуудаа наадмын талбайд орон залъя. За талбайд маань зүрхийн болон нөхөрлөлөө, хангал нөхөрлөлөө, баян овоот нөхөрлөлөө, богд хангаа нөхөрлөлөө, тэнүүг нөхөрлөлөө, баруун жаргалд нөхөрлөлөө, дунд жаргалд нөхөрлөлөө, өргөн мандал нөхөрлөлөө, лаглуу нөхөрлөлөө, салбар хайрхан нөхөрлөлөө маань мөртөн жагсагчид талбайд орж ирээд наадамчин болсондоо мэдчиж байна. За бүгдээрээ баяр хүргэе. Баян зүрх 2-р баг нь Хинтээ сумын харьяанд 1955 онд байгуулагдсан өдгөө 70 жилийн түүх дойтойгоо учраа золгож байна. Нийт 850 хүн амтай, нийт өрх 295, малтай өрх 259, үүнээс мачин өрх 203, мал бүхий өрх 56. Байгалийн нөөцийн хамтын менежментийн 10 нөхөрлөлтөд нийт 97567 толгой малтай, үүнээс тэмээ 5, адуу 4980, үхэр 11387, хонь 44556, ямаа 36639. Багийн нутаг дэвсгэрт G-Mobile, Unitel, Mobicom-ийн үүрэн телефоны сүлжээг ашиглаж байна. За, өөдөө заяат өмнө дэлгэрчүүд та бүхэн, баян зүрхчүүд та бүхэндээ ардын хувьсгалын 104 жил, ардчилсан хувьсгалын 35 жил, аймаг сум байгуулагдсны 102 жил, за баян зүрх баг үүсгэн байгуулагдсны түүхт 70 жилийн ой баярын мэндийг зүүн бүсээ сонгогдсон их хурлын гишүүдээ төлөөлж олон хувьяасаа өргөн дэвшүүлье. Мөн одоо өнөөдрийн энэ сайхан өдөр түүх 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа гэсэн энэ одоо сайхан одоо мэдээг дуулж манай Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар Далай даяын дархан авраг Бадмаа Нэмбүгийн Бат Эрдэнэ авраг ах маань нутгийн зан олонд одоо ахыхаа мэндийг уламжлаарай гэж бас ингээд уламжилж хэлүүлснийг бас та бүхэндээ дамжуулж байгаадаа бас таатай байна. Мөн одоо Монгол улсын 32-33 дахь ерөнхий сайд Лувсан намсран оюун эрдэнэ баян зүрхчүүд маань миний мэндийг бас тусгайлан хүргээрэй гэж одоо бас би олон одоо хүмүүсийн мэдчилгээг бас та бүхэндээ одоо энэ хүн хүндэтгэлийн тайзан дээрээс илэрхийлж байгаадаа бас таатай байна. Манай өмнө дэлгэр сум бол манай Хинтээ аймгийн сумдаас хамгийн түрүүнд улсын тэргүүний сумаар шалгарсан одоо ийм сайхан түүхтэй. Өмнө дэлгэр сумын одоо нэрийн хууц болсон олон сайхан бахархалт газар нутаг үүх түүх энэ баян зүрх багтай бол салшгүй холбоотой. Монгол түмний хэдэн зууны шүтэн болсон Бурхан халдуу хайрхан Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын баян зүрх багийн нутагт байна. Ар Монголын ар халахын утаа гүмбэн хэмээн нэрлэгдсэн Балдан Бэрээвэн хийд маань баян зүрх багт байна. Олон түмнийг өрөнд утсан Хангалын нуур маань баян зүрх багт байна. Чингисийн тулгын чулуу хэмээн нэрлэгддэг Буган хөшөөнүүд бас баян зүрх багт байна. Тийм учраас өөдөртэй өмнө дэлгэр сумын Өнөртний түүхтэй баян зүрх баг гэдэг бол бас алдар түүхтэй ийм сайхан баг юм аа. Тийм ч учраас өнөөдрийн энэ сайхан бэлэгт өдөр баян зүрхчүүд маань өөрсдөө нэгдэж энэ одоо сайхан баяраа тэмдэглэж байгаа. Энэ одоо баярт бас зайлшгүй хүрэлцэн ирэх ёстой гэж бодож бас та бүхэндээ баярын мэнд дэвшүүлэхээ ирсэн гэдгээ бас би хэлье.
манай Баянзүрх баг бас олон жилийн өмнө аймгийн тэргүүний одоо баг болж шалгарч ирсэн. Тухайн үед одоо Хинтээ аймаг 87 багтай байсан. Одоо бол 89 багтай болсон. Тэгээ 87 багаас бас тэргүүний одоо энэ багаар шалгарч ирсэн. Энэ одоо амжилтаа өнөөдрийн энэ баяр наадам зохион байгуулж байгаа энэ зохион байгуулах комиссийнхны тэр сайхан хичээл зүтгэл энэ баяр наадмаа хүндлээд Монгол соёлоо дээдлээд сайхан оролцож байгаа энэ наадамчин олон энэ Баянзүрх багтай хүн холбоотой бүхий л хүмүүс энэ одоо баяр наадамдаа сайхан зорж ирсэн байна. Одоо тэгээд битгэл сайхан хөдөлж байна. Тэгээ одоо сая одоо манай багийнхан танилцуулж байна. Манай Батболд одоо төлөөлөгч танилцуулж байна. Энэ наадмыг зохион байгуулахад бол Баянзүрхчүүд өөрсдөө л одоо бүгдээрээ сайхан сэтгэлээ нэгтгэж бүгдээрээ ингээд нэг сайхан багаараа омогшиж энэ сайхан наадмыг тэмдэглэж байгаа гэж ингэж бас танилцуулсан. Тэгээ миний хувьд ч гэсэн бас та бүхнийг төлөөлөөд өгч байгаа хүний хувьд тэгээ өмнө дэлгэр сум бол бас миний амьдралд маш сайхан дурсамж үлдээсэн ийм одоо сум байдаг. Би одоогоос 34 жилийн өмнө одоо бас 10 настай хүүхэд аавыгаа дагаад ээж аавтайгаа хангалын нууранд орж исэн. Тэрнээс хойш өртөө ороогүй байжгаад 44 настайдаа бас орлоо. Тэгээ энэ болгон бол миний сэтгэлд их сайхан ийм гэгэн сайхан дурсамж үлдээдэг юм аа. Холбоотой байдаг юм аа. Тийм учраас нийт Баянзүрхчүүдтэйгээ адилхан одоо өөрийн гэр бүлийн зүгээс бас 2 сая төгрөгийн хандив бас өгёо гэж ингэж бас бодож байна. Наадам одоо сайхан болж байна. Тэгээ та бүхэндээ баяр наадмын мэндийг дахин өргөндөж тэгээ танд болон таны гэр бүлд хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. Тэгээ өнөөдөр одоо Баянзүрх багийн түүх 70 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлс өх төрийн дээд одон медалаар бас 2 хүнийг бас шагнасан байгаа. Тэгээ энэ шагналыг бас авч гардуулж өгөө ирсэн гэдгээ хэлье. Тэгээ та бүхэндээ сайхныг хүсье. Баярлалаа. За Хинтээ нутгийнхаа хөгжил сэтгэл хөтөн байгуулалтанд бас Хинтээ нутгийнхаа ард түмний дуу хоолойг одоо төр засагтаа хүргэж байгаа улсын их хурлын гишүүн Цагаан хүүгийн Эдэр бат гишүүндээ бас та бүгдийнхээ өмнөөс цаашдынх нь ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье өрөөё. За 70 жилийн маань ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаан дээр олон сайхан уран бүтээлчд маань айдууныхаа мэнжилгээг өргөн барьж байгаа. Ингээ та бүхэндээ бас баяр наадмын мэнжилгээ дэвшүүлж айдуугаа өргөнөө хэмээн залуу уран бүтээлч дуучин амин гэрлийгээ тайзнаа өрн лолъя. Ингээ та бүхэн минь хотод олноороо сайхан наадаараа гэд жавхланд минь гэж сайхан уран бүтээлээр айдууны мэнжилгээ өргөж байна. Хүлээн авна уу? Гişидгүй амт минь ачсан бол хайруу нэгтэйгүй нэрэлт минь амар амгалангийн түши хүмүүст минь аз жаргалын номог Монгол ирчүүд минь зэрсэн болоо Монгол ирчүүд минь ирж явхаа чонон химоо ирхүүн шиг ирхүүн имэд байдаг хара ханшгүй Монгол бахархал минь хайда баршгүй дээр Сайн байцгаана уу? Нутгийн зан олон та бүхнийг энэ өдрийн гал халуун мэндийг
Өргөн дэвшүүлье. Үнэхээр сайхан байна. Миний хувьд энэ 50 гаруй жил амьдрахтаа 30-аад жил энэ багийн хөгжлийн төлөө ард түмний төлөөлөл болж энэ нутгаа усаа хөгжүүлэхийн төлөө нутгийн зонгоолонтойгоо хамтарч ажиллаад өнөөдрийг хүрэхэд олон сайхан бүтээн байгуулалт, олон сайхан энэ нутаг усаа хамгаалах ажлыг хамтдаа сайхан зохион байгуулж хийж байгаа нутгийн зонгоолон. За өнөөдөр уулзж байгаа Улаанбаатар, Багнуур, Шингэс хот, Бэндэр. За манай Өмнө Дэлгэр сумын бүх багуудаас Зэнгэр мандал сумаас гээд олон зочтой миний хүүхэд байхын олон сайхан буурлууд маань, олон сайхан тэдний үр хүүхдүүд маань хүрэлцэн ирсэн байна. Үнэхээр гоё байна. Ингээд та бүхэндээ түүхэд багийн маань, Унган нутгийн маань 70 жилийн Ойн баяр наадмын баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье. Багийн маань, нутгийн маань иргэд бид нар 3 сараас хойш бас хоорондоо ярилцж байгаад энэ нутаг усаа нусандаа ажиллаж амьдарч байгаа бас олон газруудаараа энэ нутгаас төрж ажиллаж амьдарч байсан өөр олон орон нутагт ажиллаж байгаа хүмүүсээ нэгэн өдөр, 2 өдөр хамтдаа сайхан уулзаж хөөрөлдөе. Энэ Баянзүрх гэдэг нутг бол Өмнө Дэлгэр сумын Хэнтийн аймгийн нүүр царай болсон байгалийн үзэсгэлэнд энэ газар нутгийг бол өөдөн татаж явах ёстой гэж хүн болгон нутгийн иргэд маань хайрлаж хамгаалаж дотроо 10 нөхөрлөөрөө бүр гайхалтай нэгдэж хамтарч энэхүү одоо 70 жилийн түүхийг бүтээлцэж энэ жилийн хувьд маш том бүтээн байгуулалт анхан шатны нэгж төрийн маань байгууллага Баянзүрх баг гэдэг бол улсын хэмжээнд 1500 багийн хэмжээнд ийм баг байх ёстой гэдэг юмыг бол өөрөөсөө бид нар ярилцж байгаад өөрөөсөө бүтээн байгуулалтыг хийгээд одоо та нар энэ нээлтийн ар дээр одоо очиж бүтээн байгуулалтуудаа гаднаас ирсэн хүмүүс бол хуучин одоо багийн чин төв ямар болсон байгааг бол сайхан танилцах, үзэж харах юмнууд олонтой ийм сайхан бүтээн байгуулалтыг бол нутгийн зон олон малчид энэ багид харьяалагдж байгаа бүх хүмүүс одоо энийг бүтээн байгуулж бид нар л ерөөсөө өнөө маргааш ингээд сайхан наадаад уулзалдаад өнгөрнө. Эцэст бол 10 жил 20 жил энэ одоо гар хүрхээргүй бүтээн байгуулалтыг бол нутгийн зон олон маань үнэхээр сэтгэл гаргаж хийж өгсөнд туйлын их баяртай байгаа энэ тайзан дээрээс дахин хэлье. Ингээд та бүхэн сайхан наадаарай. Баярлалаа. Иргэдийн хурлын төлөөлөгч Дамбны Батал танд гисэн бас цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр шамдар амжилтыг хүсье өрөөё. За наадамчин зам олонда бүхнийхөө маань дараачихаа уран бүтээлчийг бас мэдлэгээ төвшүүлэх хэмээн тайснаа орхид бэлэн болсон байна. Төмөн агтны төвөргөм морин хуурж Монгол улсын соёлын дэргэнд ажилтан мөнхтөр
сайн байцгаана уу нутгийн олон ахын дүүс нар минь ээ. Намайг Намдангийн Бүрнэбаатар гэдэг. Миний аав энэ Хинти сумын сургуулийн захирал байжгаад тэгээд сумын дарга болоод сүүлдээ сумын намын дарга хийжгаад тэгээд Дэтгэврт харахаахаа урдхан талд энэ Баянзүрх бригад гэж байсан та одоо бол баг гэдэг болсон. Баянзүрх бригадын даргаар 71-ээс 72 онд ажиллаж исэн юм хүн байгаа. Тэгээд энэ багийн 70 жилийн болох нэг сонсоод тэгээд аавынхаа ажиллаж исэн газрын ойн арга хэмжээнд оролцъё гэд дүүтэйгээ зөвхөрөөд ирлээ. Миний дүү Ватарч гэдэг. Миний аав шагаа харуулдаг бас барилддаг тийм хүн байсан. Би бол холбооны инженер. Сүхбаатар аймаг Хинти аймгийн холбооны газрын даргаар ажиллаж исэн. Сүүлдээ Улаанбаатар шилжээд Сахилгын холбооны төлцийн дарга скетл компани төдөө орн хариуцсан албаны захирал хийж байгаа ингээд тэтгэвртэй гарсан. Ингээд нутаг орондоо ирээд аавынхаа ажиллаж исэн давас хөдлөрөн шингэж исэн юм сайхан хамт олонныхон донд ирээд мэдчилгээ төвшүүлж байгаад их баярлалаа. Багийн удирдлагууд энэ арга хэмжээг зохион байгуулсан нийт комиссийн гишүүдтэй их баярлалаа. Тэгээд манай Баянзүрх багийн дарга байхдаа манай аав нэг нормын нэг алан мортол айлуудаараа тойрон тэгэл явж идэгсэн. Тэгээд одоо энэ Баянгол хамгийн баруун талын Баянгол элгэнд нэг ганц нэг айл байсан үгүй. Баянголд 3-4 айл бомброгоохон тамгаахан энтергээл дайл байдгсэн. Тэгээд одоо ч их өргөн болж тээ бүр хоошоо тэнүүн рүү хүртэл айлууд нь явж нутгалдаг болсон байна. Одоо малын тоо толгоноос чамардаг л үз янз бүрийн л байдаг байлгүй. Тэгээд энэ арга хэмжээнд оролцож байгаа дүүтэйгээ ирээд бас энэ аавынхаа нэрийг гаргаад нэг жоохон ханд өгч чигээд бодож байгаа багийн дарга та энд хүрэлцсэн ирэхгүй юу гэж урьж байна. Гамбалтын эрдэнэс таныг тайзнаа урьж байна. За бас баярлалаа бүтэц драанд зориулж одоо Намдангийн гэр бүлийн өр хүүхдүүдийн гэр бүлийн зүгээс одоо бас сэтгэлийн хандвийг өргөж байгааг доолгоход таатай байна. Баянзүрхчүүдтэй түүхт 70 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. За Баянзүрх баг бол хөгжил дэвшлийн үлгий ЭВ-ийг эрхэмсэн элэг нэгт нутгийн зон олны хүч хөдөлмөрөөр бүтсэн алдар түүхийн үлгий билээ. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд энэ нутагт олон 10 бүтээн байгуулалт сүндэрлэж үе үеийн хүмүүсийн хичээл зүтгэл үтээч хөдөлмөрийн үр шимжийг дэлгэрж ирсэн бидний бахархал юм. Энэ сайхан ойн баяраа тохиолдуулан багийнхаа хөгжил дэвшилт хувь нэрээ оруулсан ахмадууд хөдөлмөрийн гавшгаачд залуу халаа та бүхэндээ талархал илэрхийлж энэхүү түүхэн ойн өдрүүд аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхын хүсэн өрөөё. Баянзүрхийн хөгжил үргэлж дэвшин дэлгэрч бидний хойч үеийн бахархал болсоор байна. Баярын мэнд дэвшүүлье та.
За ингээд Баянзүрх багийнхаа хамт олонд сумын иргэдийн төлөвчдийн хурал болон засаг даргын тамгын газраас сая төгрөгийн батламж гардуулъя. Засаг дарга Эрдэнэ сав таныг тайснаа урьж байна. За баярын мэдчилгээг уламжилж одоо Баянзүрх багийнхаа хамт олонд одоо 1 сая төгрөгийн одоо батламжийг хадгалуулж байгаа Хинтээ аймгийн Монгол улсын тэргүүний өмнө дэлгэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газрын хамт олондоо маш их баярлалаа. Бүгдээрээ сайхан халуун малгадаа шилтээр бэлэг барья. Баярлалаа. Баянзүрх багийнхаа үйлч байгуулагчдын төвх 100 жилийн ойн баяр наадам дээр хүрэлцэн ирсэн эрхэм хүндэтэй нутгийн зон олон та бүхэндээ шагнал гардуулах ёслын арга хэмжээ маань ийхүү албан ёсоор эхэлж байгааг дуулгахад таатай байна. Шагнал өгтөө дашхан таныг шагнасан байна. Шагнал өгтөө дашхан таныг шагнасан байна. За мөн хүнд тэмдгээр дамдан дорж явахдаа сайхан цогт таныг шагнасан байна. За мөн дамдан явахдаа намсраа таныг шагнасан байна. Дамдан явахдаа намсраа таныг 70 жилийн хүнд тэмдгээр шагнасан байна. Хүнд тэмдгээр шагнагдсан нэр төрдөгдсөн эрхэм хүмүүсээ шагналаа гардаж авахыг урьж байна. За мөн догор суран авахдаа наран гэрэл таныг шагнасан байна. Догор сүрэн авахдаа наран гэрэл таныг шагнасан байна. За мөн цанилэг авахдаа даш таныг шагнасан байна. За цанилэг авахдаа даш таныг шагнасан байна. За сүхот авахдаа мөнгөн чимийг таныг шагналаа гардаж явна хэмээн орж байна. Сүхот авахдаа мөнгөн чимийг За догор сүрэн авахдаа бүрвж яв таныг шагнасан байна. Таныг орж байна. Бүрвж сүрэн таныг шагнасан байна. За мөн очир хоёрыг өгтөө амар заяа таныг шагнасан байна. Очир хоёрыг өгтөө амар заяа таныг шагнасан байна. Таныг хүндэтгэн өрж байна. За мөн дугур сүрэн өгтөө наран гэрэл таныг шагнасан байна. Дугур сүрэн өгтөө наран гэрэл таныг шагнасан байна. За мөн бамбараа өгтөө Баттөмөр таныг шагнасан байна. Баттөмөр таныг шагнасан байна. Хүндэтгэн өрж байна. За мөн дамдан гом боогтой даш дэмбэр таныг шагнасан байна. Дамдан гом боогтой даш дэмбэр. За дэмбэр таныг шагнасан байна. За ламын даш дөрж таныг шагнасан байна. Ламын даш дөрж таныг шагнасан байна. Хүндэтгэн өрж байна. За цэдэн дам боогтой гэрлэма таныг шагнасан байна. Цэдэн дам боогтой гэрлэма таныг шагнасан байна. За мөн сэдэд боогтой наран туяа таныг шагнасан байна. Сэдэд боогтой наран туяа таныг шагнасан байна. Таныг өрж байна. За мөн цэрэн ханд боогтой саран туяа таныг шагнасан байна. Цэрэн ханд авахтай саран туяа таныг шагнасан байна. За мөн гомбжов авахтай мөнх бат таныг шагнасан байна. Мөнх бат. Догор сүрэнгийн бүрвжов таныг шагнасан байна. Догор сүрэнгийн бүрвжов таныг өрж байна. Цагаанхүү авахтай эдэр бат таныг шагнасан байна. За мөн аригчаа батар авахтай эктэр таныг шагнасан байна. Намдан авахтай Бүрнэ Баатар таныг шагнасан байна. За мөн ташцэг авахтай хавг сүрэн таныг шагнасан байна. Хавг сүрэн таныг шагнасан байна. Ташцэг авахтай хавг сүрэн таныг шагнасан байна.
За гиндэн овогтой алтан туяа таныг шагнасан байна. Гиндэн овогтой алтан туяа таныг шагнасан байна. За мөн жоншин овогтой насан жаргал таныг шагнасан байна. Насан жаргал. За мөн эренчин овогтой Ария таныг шагнасан байна. Эренчин овогтой Ария таныг шагнасан байна. За мөн Пермлэд орж овогтой Жасраа таныг шагнасан байна. За Жасраа таныг шагнасан байна. Хүндэтгэн өрж байна. За мөн Соднон Балжир овогтой Баяраа таныг шагнасан байна. Соднон Балжир овогтой Баяраа таныг шагнасан байна. Лувсан гом овогтой Баасан Жив таныг шагнасан байна. Таныг хүндэтгэн өрье. Лувсан гом овогтой Баасан Жив таныг шагнасан байна. За эренчин овогтой Ария таныг шагнасан байна. За Пермлэд орж овогтой Жасраа таныг шагнасан байна. Гар шагналаа гардаж явна хэмээн өрж байна. За Монгол улсын олон медалийн үнэмшиг та бүхэндээ уншиж сонирхолтуулъя. Монгол улсын ерөнхийлөгчийн 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 89-р зарилгаар алтан гадас одонгоор шагнасан тул энэхүү үнэмлэхийг олгов Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлс өгөх гэсэн байна. Эрхэм хүндэт Жаданба овогтой Намсраа гомб таныг алтан гадас одонгоор шагнасан байна. Таны хүндэтгэн өрж байна. За Жаданба овогтой Намсраа гомб таныг төрийн дээд одон медаль алтан гадас одонгоор шагнасан байна. Таныг шагналаа гардаж явна хэмээн өрж байна. Төрийн дээд одон медаль алтан гадас одонгоор шагнагдж шагналыг улсын их хурлын гишүүн Эдэр бат гардуулж баяр хүргэж байна. Эрхэм хүндэт шагналыг уншиж сонирхолтой Монгол улсын ерөнхийлөгчийн 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 89-р зарилгаар алтан гадас одонгоор шагнасан тул энэхүү үнэмлэхийг олгов Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлс өгөх гэсэн байна. Эрхэм хүндэт Жамсран гом овогтой Шуура таныг шагнасан байна гэж байна. Бүгдээрээ бас халуун алга таашилтаар баяр хүргье. За Жамсран гом овогтой Шуурага маань бас хүндэтгэх шалтгаантай хөрөлцөн ирж одоо амжаагүй байгаа. За эрхэм хүндэт гаруй овогтой Цэрэн таны хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасныг үнэлж хөрс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 15 дугаар тушаалаар Монгол улсын засгийн газрын шагнал хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдгээр шагнаж үнэмлэх олгох гэсэн байна. Монгол улсын засгийн газрын гишүүн хөрс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд энх үер гэсэн байна. Гаруй овогтой Цэрэн таныг шагналаа гардаж явна хэмээн хүндэтгэн өрье. За мөн эрхэм хүндэт Дамданд орж овогтой Цэвлэма таныг Монгол улсын засгийн газрын шагнал хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан байна. Таныг өрж байна. Цэвлэма таныг өрж байна. За мөн Дугур Сүрэн овогтой Маналжив таныг хүндэтгэн өрж байна. Дамдан овогтой Гансүх таныг өрж байна. За мөн тус шагналаар шагнагдж байгаа Сэдэд овогтой Наран туяа таныг өрж байна. За Лам овогтой Их заяа таныг шагнасан байна. Даш овогтой
их туяа таныг шагнасан байна. Мандал овогтой Жанчив таныг шагнасан байна. Жанчив таныг шагнасан байна. За нэр төрдөгцсөн улсууд маань тайцнаа гарч шагналаа гардаж яваарай. Тэгээд наадамчин зам олон тоо бүхэн манаас эрхэм хүндтэй шагналыг хүрдэж байгаа энэ сайхан хүмүүстэй бас халуун баярыг хүргэж жижигсэн сайхан алга ташлтыг бас бэлгэлээрэй гэж та бүгдээсээ хүсэж байна. За мөн Монгол улсын засгийн газрын шагнал хөдөө аж ахуйн тэргүүний ажилтны цол тэмдгээр дамтны цэнцвэр таныг шагнасан байна. Дамтны цэнцвэр таныг шагнасан байна. За мөн Дугрын Батхүү таныг шагнасан байна. Дугрын Батхүү таныг шагнасан байна. За Сэдтийн Наран туяа таныг шагнасан байна шүү. Сэдтийн Наран туяа таныг хүндэтгэн өрж байна. За мөн Цэгмэтийн Уран чимэг таныг шагнасан байна. За мөн Дамтны Болдоотор таныг шагнасан байна. За мөн Чимэд төржийн Хэрлэн цэцэг таныг шагнасан байна. Чимэд төржийн Хэрлэн цэцэг таныг шагнасан байна. За та бүхэндээ дараагийн шагналыг өшид сонирдуулъя. Хүндэт мөнх жаргал уухтай их зэрэг танаа гэсэн байна. Монгол улсын харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж захин мөнх хөгжил инновац харилцаа холбооны сайтын тушаалаар Монгол улсын засгийн газрын шагнал харилцаа холбооны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнаж үнэмлэх олгов гэсэн байна. Захин мөнх хөгжил инновац харилцаа холбооны сайт Баатар хүү гэсэн байна. Эрхэм мөндөд мөнх жаргал уухтай их зэрэг таныг хүндэтгэн өрж байна. За 7 жилийн гой хүндэт тэмдгээр Дамдын уухтай Батуул таныг шагнасан байна. Батуул таныг өрж байна. За аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Дамдны Батуул таныг өрж байна. За мөн 7 жилийн гой хүндэт тэмдгээр Жаданбаа уухтай Оюун Эрдэнэ таныг шагнасан байна. Оюун Эрдэнэ таныг хүндэтгэн өрье. За мөн 70 жилийн хүндэт тэмдгээр Гамболд овогтой Оюун Эрдэнэ таныг шагнасан байна. Таныг хүндэтгэн өрье. За мөн 70 жилийн хүндэт тэмдгээр Гамболд овогтой Эрдэнэ Сувд таныг шагнасан байна. Таныг хүндэтгэн өрье. За 70 жилийн хүндэт тэмдгээр Гамболд овогтой Эрдэнэ Сувд таныг шагнасан байна. Таныг хүндэтгэн өрж байна. За мөн Дамдын овогтой Гамболд таныг шагнасан байна. Жаданбаа овогтой Оюун Эрдэнэ таныг шагнасан байна. Өрж байна. Мөн Цэдэнбаа овогтой Хүрлбаатар таныг шагнасан байна. Хүндэтгэн өрж байна. За Дамдын овогтой Батуул таныг шагналаа гардаж өнөө хэмээ өрж байна. Цэдэнбаа овогтой Хүрлбаатар таныг мөн шагналаа гардаж өнөө хэмээ өрж байна. Алтан цэцэг таныг шагнасан байна. Хүндэтгэн өрж байна. За мөн 70 жилийн хүндэт тэмдгээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хордын төлөөлөгч Дамтны Батуул таныг шагнасан байна. Батуул таныг хүндэтгэн өрье. За мөн хүндэгдийнхаа хоймор хордон соёолон хордон шөдлөн насанд 1-10 тордсон гөлгүүдийн байр шагналыг ивент итгэж байгаа
эрхэм хүмүүсээ бас баяр наадмынхаа хойморт өрж байна. Жамблын ухамсар дэлж Бэрээвэн хийдийн Номон хааны 9-р дүрийн хотогт Цэвэн хүү маань одоо бас хүндэтгэл үзүүлэхэд бэлэн болсон байна. Хүндэтгэл үзүүл шагналыг хүлээж авна уу хэмээн Баян зүрх багийн засаг дарга Ган болдын Эрдэнэ сув таныг бас хүндэтгэн орж байна. За, Бэрээвэн Номон хааны хүрээний Шамблын ич хотогт Цэвэн хүү би Баян зүрх багийн энэ 70 жилийн ойг тохиолдуулан Баян зүрх багийнханд засаг даргаас нэгтээд иргэд төлөөлөгч бүгд нь халуун баяр хүргье. За хамт олонд ингээд шагналд гардаг гэж байна. За наадамчин зам болон та бүгдийг бүгдээрээ нэг сайхан уугаалыг хүсэж байна. За бүгдээ яга босчоод уугаалчё. За босчоод. Уухай! 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 За мөн шагналын маань үлээж байгаа үргэлжилж байна. За мөн 70 жилийн ойн хүндэт тэмдгээр гүрж явахтай даваа цэцэг таныг шагналсан байна. Гүрж явахтай даваа цэцэг таныг хүндэтгэн өрж байна. За мөн дамдын овогтой Батцэрэг таныг өрж байна. Дамдын овогтой Батцэрэг. За мөн 70 жилийн ойн хүндэт тэмдгээр Ламзав овогтой Алтан цэцэг таныг шагналсан байна. Хүндэтгэн өрж байна. Мөн Намжил овогтой Ганбаатар таныг шагналсан байна. Та бүгдийг шагналаа гардаж явна хэмээн өрж байна. За Намжил овогтой Ганбаатар Ламзав овогтой Алтан цэцэг нарыг өрж байна. Цэвэн сүрэн таныг шагналсан байна. Цэвэн сүрэн таныг хүндэтгэн өрье. За мөн Авирмэд овогтой Дайрынба таныг шагналсан байна. Хүндэтгэн өрж байна. Мөн Мандал овогтой Оюун цэцэг таныг шагналсан байна. За мөн 70 жилийн хүндэт тэмдгээр Бүрөв овогтой Ням гэрэл таныг шагналсан байна. Ням гэрэл таныг хүндэтгэн өрье. За бас түүх 70 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаж байгаа бас эрхэм хүмүүстэй халуун алга таслаар бас баяр хүргье. Наадамчин олон маань. За мөн Монголцоо овогтой Ган толго таныг шагналсан байна. Таныг хүндэтгэн өрье. За мөн Дорж сүрэн овогтой Төр бол таныг шагналсан байна, өрж байна. За мөн Төвд овогтой Батбаяр таныг шагналсан байна. За мөн Зандраа овогтой Мөнх насан таныг шагналсан байна. За нэр төрдөгдсөн улсууд маань гарч шагналаа авно. Төвд овогтой Батбаяр, Дорж сүрэн овогтой Төр бол Монголцоо овогтой Ган толго нарыг шагналаа гардаж явна хэмээн өрж байна. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлтийн донд уламжлал болгон зохион байгуулдаг Биднэг голынхан 2025 5 төрөлт спортын тэмцээний бөөхэ төрөлт хурд хүч авахалт самбаага ур чадвараа сорин өрсөлдөж 3 дугаар байр эзэлсэн тул хөрөл медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Өмнө дэлгэр сумын Баян зүрх багийн засаг дарга Эрдэнэ сувд иргэдийн төлөөлөгчдийн хордын дарга Ганбаатар гэсэн байна. За гээд зул ахлагчтай лаглуу нөхөрлийн хамт олон өрж байна. Зохион байгуулсан бөөхө тэмцээнд амжилттай оролцож 2 дугаар байр эзэлсэн Дэ Наран туяа ахлагчтай Донт жаргаланд нөхөрлийн хамт олон өрж байна. Дэ Наран туяа ахлагчтай Донт жаргаланд нөхөрлийн хамт олон. Тэргүүн байр эзэлсэн тул алтан медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав гэсэн байна. За энэ саруул туяа ахлагчтай баруун жаргаланд нөхөрлийн хамт олон өрж байна. Саруул туяа ахлагчтай баруун жаргаланд нөхөрлийн хамт олон өрж байна.
За мөн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 100 бодол даамны төрөд амжилттай оролцсон хүмүүстэй шагналыг гардуулъя. Өргөмжлөл хүндэттэй сүрэн хор танд гисэн байна. Таны хүндэтгэн өрж байна. Тэнтэй аймгийн өмнө дэлгэр сумын Баянзүрх баг байгуулагчдын 70 жилийн ойд зориулсан лам завын цэгмэдийн нэрэмжит 100 бодол даамын тэмцээний эрэгтэй ангилалд 3 дугаар байр эзэлсэн тул баяр хүргэж хүрэл медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын Баянзүрх баг багийн иргэдийн нийтийн зөвлөл багийн засаг дарга. За ивент тэтгэгчээр лам завын цэгмэдийн өөр хөгтүүд гисэн байна. За сүрэн хор таныг хүндэтгэн өрье. За мөн 100 бодол даамны эрэгтэй төрөлд одоо амжилттай оролцож 2 дугаар байр эзэлсэн Агван Эренцэн. За мөн амжилттай оролцож 1 дугаар байр эзэлсэн амжилттай оролцож 1 дугаар байр эзэлсэн Ган Лавга. За мөн 100 бодол даамны эмэгтэй төрөлд амжилттай оролцож 1 дугаар байр эзэлсэн Гэ Мөнхцул таныг өрж байна. Гэ Мөнхцул. За Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын Баянзүрх баг багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөл багийн засаг дарга ивент тэтгэгч лам завын цэгмэд агсны өөр хөгтүүд гисэн байна. За баяр хүргэе. За мөн 100 бодол даамны эмэгтэй төрөлд амжилттай оролцож 2 дугаар байр эзэлсэн тул мөнгөн медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Эрхэм хүндэт Гэ Мөнх хоёр таныг өрж байна. За мөн 100 бодол даамны эмэгтэй төрөлд амжилттай оролцож 3 дугаар байр эзэлсэн тул баяр хүргэж хүрэл медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав гэсэн байна. Эрхэм хүндэт Дэ ууган цэцэг таныг өрж байна. За шагналын хүйд нь гардуулж байна. За лам завын цэгмэдийн нэрмжит 100 бодол даамын тэмцээний хүүхдийн ангилал тэргүүн байр эзэлсэн тул баяр хүргэж алтан медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав гэсэн байна. Эрхэм хүндэт Б Идэр болт таныг өрж байна. За Идэр болт. За 100 бодол даамны хүүхдийн ангилалд амжилттай оролцож 2 дугаар байр эзэлсэн хүндэт Яа Батирэдүү таныг өрж байна. За мөн 3x3 цагсан бомбын тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэнд нь баяр хүргэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Хэ шин төр ахлагчтай багийн хамт олонг мөн тайснаа өрж байна. Шин төр. Тэгээ өнөөдөр
бас Баянзүрх багийн 70 жилийн тохиогоо 2 өдөр сайхан наадам боллоо. Тэгээд наадам зохион байгуулж байгаа Баянзүрх багийн нөхөрлөлүүд, Баянзүрх багийн удирдлагууд, иргэд бүгдэнд нь бас талархаж баярлснаа илэрхийлье. Сайхан наадам болсон байна. Тэгээд манай эмээ Хорлын Чимэдмаа гээд Хинтээ сумын баг сургуулийн багш байсан. Баянзүрх багт төрж өссөн юм байгаа. Тэгээд манай Хорлын Чимэдмаагийн үр хүүхдүүд ач зээнээрээ бас өнөөдөр энд эмээгийнхаа нэрийг гаргаад ингээ 3/3-ын сагсан бөмбөгийн тэмцээний шагналыг бас ивент тэтгэлээ. Тэгээ та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсээрёё. Цаашдынх нь ажил үйлсэд нь өргөн сайхан бүхнийг хүсье. Манай Баянзүрх баг маань 1955-аас 2025 хүртэл дүүх 70 жилийн хойг тэмдэглэж 2 өдөр сайхан наадаад өнөөдөр өндөрлж байна. Тэгээд бүх багийнхаа иргэд энд ивент хийж орсон бүх хүмүүстээ, бүх нөхөрлөлтүүдийн ахлын нартаа, 70 жилийн комисстой, орон нутгууд байгаа багийн уугуул иргэдтэй сайхан наадам болж, сайхан наадсан гэдэгт итгэжтэй байна. Ингээ та бүхэндээ эрүүлэн газаргал хамгийн сайн бүхнийг хүсээрёё. Нар хураг төгсгсөн сайхан өдөр манай Баянзүрх баг 70 жилийн өргөн дэлгүүр сайхан тэмдэглэж байна. 1955 онд одоо анх Хинтээ сумын нэгдлийн Баянзүрх бригад одоо 1-р бага бригад нэртэйгээр үүсгэн байгуулагдж байсан юм билээ. Тэгээ энэхүү үйл он тооллын түүх бүтээсэн ард түмэнтэйгээ нэгэн өдөр 2 өдөр уулзах тийм сайхан боломжийг өрдүүлж нутгийн иргэд өөрсдөө санаачлан өөрсдөө зохион байгуулж анхан шатныхаа нэгжийг одоо ямар байх ёстой юм бэ гэдгийг ингээд багийнхаа үйл ажиллагааг тогтчуулж баяр наадмаа өөрсдөө сайхан зохион байгуулж хандваар ийм сайхан өргөн дэлгэр боллоо. Нутгийн ард түмэн сайхан уулзаж хөөрөлдөж 2 өдрийг одоо хамтдаа дэж хотод сайхан наадлаа. Та хүндээ хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нутгийн зан олондоо одоо 70 жилийн ойдоо хүрэлцэн ирж маш сайхан сэтгэл хангалуун энэ 2 өдрийг хамтдаа өнгөрүүлсэнд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ ингээд налгар намар энэ цагийг эхэлж байна. Өвлжилтийнхээ бэлтгэл ажлыг эхлэх гэж байна. Үүнтэйгээ холбогдуулаад та бүхэндээ эрүүл сайн сайхан бүхнийг хүсээрёё. Бүгдээрээ сайхан наадаарай, сайхан тусаарай, сайхан намар жараа гэдгийг хүсээрёё. За ингээд түүхт нутгийн юу улсын дэргэний өмнө дэлгэр сум Баянзүрх хоргийн маань түүхт 70 жилийн өмнө наадам сайхан боллоо. Нутгийн газар олонд баярын мэнд дэвшүүлье. Улаанбаатараас төлөөсөн нутгийн комиссын байна. Тэгээд Улаанбаатарчуудаа идэвхтэй сайхан орцсонд баярлалаа. Тэгээд сайхан наадаарай. Сайхан наадам боллоо. Баярлалаа та бүхэндээ. За Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын Баянзүрх багийн 70 жилийн өмнө баяр наадмын гоё сайхан боллоо. Тэгээд нийт нутгийн ард түмэн зан олондоо эрүүл саруул сайхан байхыг хүсэн өрөөй. За тэгээд бүгдээрээ мал уянаа сайхан өсгөж яригжуулж урт удаанаас инх саруул сайхан байхыг хүсээрэй яахан. За Хинтээ аймаг өмнө дэлгэр сумын Баянзүрх багийн 70 жилийн үйл ажиллагаа сайхан болоод өндөрлж байна. За энэ 70 жилийн багийн 70 жилийн үйл ажиллагаа гэдэг баг анх удаа зохион байгуулж байгаа 70 жил. За энэний гол зорилго нь бол энэ багт багийн түүхийг одоо залуучууд хойч үедээ үлдээх ийм зорилготойгоор бол одоо багийн одоо иргэд өөрснөө иргэдийн нийтийн хурлаараа батлаад одоо ингээд 70 жилийн тэмдэглэж байгаагаар онцлогтой энэ баярын үйл ажиллагаа. За улсын төсөв болон одоо ямар нэгэн санхүүжилт төрийн одоо мөнгөөр энэ наадмыг зохион байгуулаагүй 1-р онц 2-р онцлог нь зөвхөн ард иргэд одоо нөхөрлүүдийн мөнгөн хандив сэтгэлийн одоо хандиваар энэ хөө наадам бол одоо 2 дахь өдрөөр зохион байгуулаад өндөрлж байна. Энэ наадмаар 3 насны уралдаан болсон наадмын үйл ажиллагаа 32 бүх барилдаж байна. За миний одоо тооцоолоор 1000 гаруй одоо иргэд зочид төлөөлөгч нартай ийм сайхан наадам болж өндөрлөө. Тэгээд Хинтээ аймаг өмнө дэлгэр сум Баянзүрх баг за энд одоо амьдарч байгаа иргэдтэй, найз нөхдөдөө, буурлуудаа наадмын баярын мэндийг хүргээд эрүүл энхийг хүсэн өрөөё.